Эрдэнэ хотын гэр орооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хэрэгжүүлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах урилга зарлагдлаа. Байршил Орхон аймгийн Баяндөр сумын Найрамдал баг, Цаанчлууд 49-өөс 53 дугаар гудамж. Тус байршлын 11-19 га талбайг 4 багцад хуваан төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй сонгон шалгаруулна. Үүнд багц 1 Тэг 18 га талбайд 2 блок, 1 блок худалдаа үйлчилгээний барилга. Багц 2 1.1 га талбайд 2 блок орон сууцны барилга. Багц 3 1.6 га талбайд 4 блок 2 блок худалдаа үйлчилгээний барилга. Багц 4 1.5 га талбайд 2 блок 1 блок худалдаа үйлчилгээний барилга төлөвлөгдсөн. Сонгон шалгаруулалтад оролцох байгууллагууд урилгад заагдсан сонгон шалгаруулалтын баримт бичгийг авах хүсэлтэд бичгээр ирүүлэх ба сонгосон нэг багцын баримт бичгийг иргэн төлөгдөхгүй нөхцлөөр 100,000 төгрөгийн төлбөрийн баримтын их хувийг хавсгасан байна. Сонгон шалгаруулалтад ирүүлэх материалыг бүрэн бүрдүүлж битгүүлсэн байдлаар ирүүлэхийг анхаарна уу? Мөн төсөл хэрэгжүүлэх хугацаанд оршин суугчдыг төр суурьшуулах төлөвлөгөө, зураг төсөл болон барилга угсралтын ажлын туршлага, өмнө хэрэгжүүлсэн төслүүдийн мэдээлэл, график төлөвлөгөөг ирүүлнэ. Гэр орооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах болон газар чөлөөлтийн ажлын туршлагатай байгууллагад сонгон шалгаруулалтын үеэр давуу тал болно. Төсөл хэрэгжүүлэх саналыг 2026 оны 9-р сарын 1-ний өдрийн 14 цаг хүртэл хот байгуулалт барилга захиалагчийн албаны хот дахин хөгжүүлэх орон сууцны хэлтэст хүлээн авах бөгөөд оролцогчдын мэдээллийг 2026 оны 9-р сарын 2-ны өдрийн 14 цаг 30 минутад нээлттэй танилцуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг хот байгуулалт барилга захиалагчийн албаны 7035 9282 8585 3933 дугаарын утсаар болон Эрдэнэ цэцгийн мэн цахим уудснаас авах боломжтой.